Сайн мэцхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ган Сүрэн гэдэг. Би болохоор Солонгос улсад сурдаг. Магистртаа сурдаг ийм оюутан байгаамаа. Тэгээд өнөөдөр та бүхэнд юу хуваалцах гэж байна вэ гэхлээр Солонгос улсад суралцангаа ажиллах, амьдрахад одоо хэрхэн ямар шүү давуу талууд, сул талууд байдаг вэ? Юу тохиолддог вэ гэдэг талаар ярилцах гэсэн юм аа. За би болохоор 2022 оны намрын улирлын эсэлтээр хэлний бэлтгэлээр ирж исэн. Сөүл хотод байрлалтай ийм сургуульд ирж исэн. Тэгээд нэгдүгüүрт нь юу ярих гэж байна вэ гэвэл хэлний бэлтгэлийн талаар одоо хэлний бэлтгэлийн төлбөр тэр тухай ярилцсан. Тэгээд хэлний бэлтгэл болохоор 1 жил буюу Солонгосын сургуулиуд нь одоо ихтэй сургуулиудын хажуудах одоо АГТАН гэхээр хэлний бэлтгэлийн курс гэх юм уу тийм дамжаанд суралцдаг гэсэн үг. Тэгээд тэр нь болохоор нэг улирлын сая 500 мянгаас сая 6-700 мянган воны төлбөртэй байдаг. Тэгээд нэг жилдээ үржүүлэхээр тэр чинь нэг 6 сая орчим вон болно. 6 сая нь болохоор Монгол төгрөгөөр бодвол нэг 15-аас 16-7 сая орчим юм уу тэр хавцаа байдаг. Гэхдээ сургуулиудаас шалтгаалаад өөр байдаг гэсэн үг. Тэгээд би болохоор одоо жилийн төлбөрөөр шууд төлчөөд ирж исэн Монголд байхдаа. Тэгээд зарим сургуулиуд нь болохоор нөгөө юу яа тий хагас жилээр төлж болно. Ирээд хагас жилийнхаа үлддэгдэл хагас жилийнхаа төлбөрийг ингээд нөхөд төлөөд явах боломжтой гэсэн сургуулиуд байт юм байлээ. Би болохоор шууд жилээр нь төлчөөд ирж исэн. Тэгээд за хоёрдугаарт нь болохоор хэлний бэлтгэл болохоор шууд 7 хоногийн 4-5 өдөр шууд хичээл орчдөг. Зөвхөн хагасаа бүтэн сайнтай амарна гэсэн үг. Тэгээд өглөө 9 цагаас өдрийн 1 цаг хүртэл орчно. Нэг бол өдөөс хойш 1-ээс орой 5 болтол ингээд хичээлүүд нь орчдөг гэсэн үг. Тэгээд үндсэндээ болохоор нэг улирал нь 3 сар буюу 90 хоног хичээл нь гэхдээ 90 хоногоос 70 хоногт нь 70 гаруй хоногт нь хичээл орчоод үндсэндээ нэг 2-7 хоног юм уу 2-7 хоногоос нэг их амардгүй юм да нэг 14 хоног л амраад. Тэгээд оюутнууд маань тэр хугацаанд нэг жоохон цагийн ажил арбайт буюу нөгөө нэг цагийн ажлууд хийгээд ингээд төлбөр байрныхаа мөнгө за тэгэл ус тог газ хувц сунар метро автобусны зардал гэх мэт зардлуудаа ингээд нөхөд ингээд ажиллаад амьдэрдэг байгаа. Оюутнууд маань Монголдоо эхний 1 2 3 дугаар левелээ ч юм уу суралцаад ирвэл бас дөхөн болох юм болов уу гэж бодож байна. Тэгээд одоо мэдээж 4 5 дугаар левел ингээд агсын төвшөнд ороод ирэнгүүт зэрэг мэдээж ингээд амьдралд маш хэрэгтэй үгнүүд дүрмүүд орж ирнэ. Гэхдээ Монголдоо тэрийг ингээд одоо юу гэдгийг нэг улирлын нөгөө нэг сая 500 мянгаар воноор сурсан болвол Монголд нэг улирлыг арай хямдханаар сурах болоо гэж бодож байна. Монгол мөнгөөр одоо нэг шатыг шинэ хэд нэгдүгээр төвшинг 3 сая гаруй төгрөгөөр энд Солонгост сурах болвол Монголд нэг арай хямдхан сурах байлгүйтэй хамаагүй хямдхан сурах байх гэж бодож байна. Тэгээ дээрэс нь мэдээж энд чинь нөгөө нэг левелийн турш чинь 3 сарын хугацаанд чинь хоолонд өмсөх хувцас зардал автобусны зардал тэгэл маш их зүйлүүд гарна штэ. Тэгээ тэр болгоныг тооцож үзээд оюутнуудаа бас Монголдоо аль нэгэн улс руу явах гэж байгаа бол Монголдоо эхний дунд төвшин хүртэл ч юм уу Монголдоо сурчвал хамаагүй хямд хамаагүй их зүйлүүдийг хэмнэж авч байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд хоёрдугаарт нь болохоор төлбөрүүд нь одоо сургуулиудын ранкаас шалтгаалаад ч юм уу төлбөрүүд нь шал өөр байдаг. Гэхдээ би болохоор архитектораар Монголд сурч исэн. Одоо энд Солонгост магистртаа болохоор би нэг интерьер дизайнер ч юм уу эсвэл барилгын салбарын нэг тийм чиглэлээр сурна гэж бодож ирсэн боловч төлбөрүүд нь маш өндөр байсан болохоор би шал өөр мэрэгжлэлээр магистртаа сурахаар сонгоод шийдсэн байгаа. Тэгээд юу вэ гэхэлэр тэр төлбөрүүд би одоо зөвхөн амар ранк өндөртэй биш зүгээр дундаж сургуулиудад төлбөрүүдийг харахаар интерьер дизайнер ч юм уу барилгын инженер архитектор гэсэн чиглэлээр харахаар бүр доотлол нь 7-8 сая тэгээд тэрнээс дээшээ ингээд воноор ингээд
төлбөрүүд нь байгаад байсан. Тэр нь зөвхөн нэг улирлынхын төлбөр хагас жил гэсэн үг. Тэгэхээр зэрэг би өөрөө нөгөө нэг төлбөрөө олно, хувц хунаар, байр нөхөөс, эрүүл мэндийн даатгал, одоо тэгээ юу гэдгийг нөгөө нэг сток газ янз бүрийн одоо энд гарах зардлыг бүгднийг нь өөрөө олж, өөрөө амьдралаа ингэж авч явах болохоор за ер нь жоохон чанга юм байна да гэж бодогдоод тэгээд арай дөхөм эсвэл цаашдаа хэрэг болох юу илээ гэдэг талаар нэлээд мэрэгжлүүдийн талаар бодож за дараад нь иймэрхүү зүйл мэрэгжлэр сурчвал хэрэгтэй юм болов уу гэсэн үднээс одоо олон улсын бизнесийн удирдлага гэсэн ангид орсон. Тэгээд миний сургуулийн төлбөр болохоор нэг улирал нь 5 сая вон, тэрнээс нэг 50% тэтгэлэг аваад нэг 2 сая 500 орчим мянган вон төлдөө. За тэгээд нөгөө их сургуульд орчоод яг орсны дараа бол айгүй тийм цогцолтууд ирнэ. Мэргэжлийн үг хэллэгүүд орж ирнэ. Мэдхгүй үгнүүд маш их орж ирнэ. Ер нь нэг 100-ны багшийн тавьж байгаа лекцний 100-ны нэг сайндаа бол нэг 50%, 70%-ийг ойлгож байгаа болов уу гэж бодогдсон. Тэгээ нөгөө нэг шинэ үгнүүд ороод ирэхээр бүгднийг орчуулж үзнэ. Бүгднийг цээжлэх хэрэг гарна. Тийм болохоор зэрэг энэ бүх зүйлүүд болох хугацаанд 2 жилийн хугацаанд юу тохиолдсон бэ? Юу нь давуу талтай байдаг вэ? Юу нь хэцүү байдаг вэ гэвэл мэдээж хэрэг гадаад улсад нөгөө хэл мэдгүй анх ирээд бол хэл мэдгүй ажил мэдгүй тийм байсан болохоор зэрэг эхний ээлжинд бол айгүй төвөгтэй санагддаг. Зовиртой гэх юм уу? Тэгээд одоо тэр зовиртой тоохгүй тэр талуудыг яаж давж яах вэ гэхлээр зэрэг нэгдүгürt мэдээж хэл мэдэхгүй, ажил мэдэхгүй. Тэр сул талуудыг юугаар нөхөх вэ гэвэл хүнтэй харьцах харилцаа мэдээж монголчууд ах эгч нартай танилцсан сайхан ах эгч нарын буйнд ажил төрөл олон ихний ээлжинд мэдээж мэдээллүүд аавн ийм ажил байдаг, тийм ажил байдаг. Тийшээ орвол тийм ажил байна, ийшээ орвол ийм ажил байна гэдэг ийм одоо сүлжээ гэдэг юм уу. Тэр зүйлүүдийг мэдээж анхны мэдгэдэг юм бол ах эгч нар, монгол ах эгч нараас аавна. За тэгээ сайхан ах эгч нарын буйнд ажил хийж эхэлнэ. За тэгээд нөгөө нэг мэдээж хэрэг өөрөө амьдралынхаа зардлыг олохын тулд мэдээж яалтчгүй л ажил хийгээд идэг. Хийх болд юм та тэгээд юу хэлэх вэ гэхээр нөгөө давуу талууд нь болохоор одоо юу гэдгийг хүнтэй харьцах харилцаа, хүний хайрыг татах одоо тэгэл юу гэдгийг маш сайхан ах нартай сайхан танилцаад авах гол нь бас ажилсаг байх хэрэгтэй. Бас болгоомжтой одоо тэр юу гэдэг ямар ч хамаагүй ажилд очино барилгын ажил байт юм. Эрэгтэй хүмүүс бол барилгын ажил одоо айл мүлгэх янз бүрийн ажлууд байгаа. Тэгээд ихэд өөрөө бэртчихгүй хүн шиг нэг газ нүдэнд нь ажилсаг ингээд харагдаад маргааш нь өдөр нь ажилтай болохын тулд тэгш хөдөлгөөнтэй сэргэлэн тийм байгаад байх юм бол нөгөө нэг хэцүү чанарууд чинь дэж баг багаар ингээд тайлгдаал явна. Тийм болохоор эхний ээлжинд юу ч мэдэхгүй юу ч чадахгүй учраас зүгээр л идэвхтэй сэтгэлтэй сэргэлэн байхад л ер нь айгүй сайхан зүйлүүд тохиолдно мэдээж. Тэгээ юу тохиолдох вэ гэхээр одоо ингээд баг багаар ингээд анхны ээлжинд хэцүү байсан ч гэсэн одоо бол маш их ингээд туршлага суугаад ирж байгаа шүү дээ. Нэгээс 2 жилийн хугацаанд ингээд ажлуудаа сураад ирнэ. Баг багаар нь ажлуудаа сураад ирнэ. Хэл баг зэрэгээр сайжирна. Анхныхаа хувьд бол хамаагүй хавьгүй дээр болчих ш. Тийм учраас ингээд хичээгээл явах юм бол оюутнууд одоо ялангуяа манай монгол залуучууд ер нь чаддгийг шүү. Гэхдээ ер нь одоо ингээд бодглохлоор зэрэг өөр улсуудын ингээд хятад ч гэдэг юм уу, Украина, хятад, Вьетнам одоо юу гэдэг Узбек энд тхийг баах оюутнууд байдаг залуучууд тэгээд тэр эдийг харахад манай монгол залуучууд харьцангуй сэтгэл зүйн чадвар өндөртэй юмд сурахтаа маш хурдан дасах чадвар өндөр тийм байдаг болохоор зэрэг явсны эцэс тарин маш их юм үзнэ, маш их юм сурна,
маш их нийгэмшин, маш их хүнтэй харилцаж сурна. Тийм сайхан давуу чанаруудыг олж авна. Өөрөө мэдгүй байгаа юм шиг хэрнээсээ тэр зүйлүүдийг бүгднийг ингээд баг багаар сураад явж байгаа гэж бодож байгаа би. Тийм болохоор зэрэг тэр сурж байгаа. Одоо юу гэдгийг сургуулийн төвшөнд бол сургуулийн орчинд мэдээж академик боловсролыг авна. Нөгөө талаасаа нөгөө ажил нийгмийн харилцаанд ороод ирэхээр зэрэг одоо нөгөө амьдрах чадвар нэмэгдэх юм болоо гэж боддtiin мэдээж өөрийгөө бие дааж сурна. Юу гэдгийг тэгэл одоо маш их зүйлүүдийг ингээд сураад ирэхээр эцээч нөгөө Монголдо очоод одоо би л тэгэж боддөг юм. Монголдо очоод яг энэ сурж байгаа бүх зүйлүүдээ сайхан хэрэгжүүлж Монголдо одоо сайхан ашиглахын сан гэж бодож байгаа. Тэр бодол маань улам жил ирэх тусмал ингээд буцлаад байгаа. Тийм болохоор зэрэг одоо нэгэнт гадаадад сурья гэж бодсон л мэдээж мэдээж хэрэг нөгөө нэг хэцүү чанарууд гарч ирнэ, хэцүү зүйлүүд тохиолдно. Тэр болгоны нөгөө нэг одоо ярьдгийн штэ нөгөө төлөвлөгөөндөө оруулна гэдэг шиг манай монголчууд бол харьцангуй чадвар өндөртэй байдаг гэж би боддог. Тэгээд бас нэг зүйл хэлэх зүйл нь болохоор залуу байгаа дээрээ одоо нөгөө юмыг сурах, мэдэх ийм танин мэдхүү насан дээрээ маш сайхан гэдэг нөгөө маш их зүйлүүдийг сураад аваасаа одоо хоёрдугаарт нь гадаад ямар одоо заавал Солонгос гэхгүйгээр ямар ч улс руу ингээд гараад 1 жилээс 2 жил ч юм уу амьдраад үзээсэй гэж боддог. Гэхдээ энэ үгээр заавалчгүй Монголд сурахгүйгээр одоо гадаад ажиллаж амьдрах гэсэн үг биш шүү гэдгийг хэлмээр байна. Гэхдээ зүгээр нөгөө оюутнууд маань гадаадд сурмаар байгаа бодолтой л бол бас зорилгоо яг тодорхойлж байгаа хүрээд ирвэл боломжууд маш их байдаг гэж хэлмээр байна. За тэгээд одоо нөгөө ажил төрөл ингээл явхад чинь бас хэцүү тавгүй зүйлүүд маш их тохиолдно. Янз бүрийн хүмүүсийн сонин харьцаа мэдрэгдэн, сайхан зүйлүүд ч мэдрэгдэн. Хэцүү зүйлүүд нь гэвэл одоо жоохон ажил ихтэй, цаг маш их бага санагддаг. Тийм болохоор зэрэг одоо тэгэх тусмал маш их зүйлүүдийг сурж байгаа болов гэж бодож байна. Тэгээд даваа талууд маш их байдгийг шүү. За тэгээд өнөөдөр болохоор гадаадд Солонгост одоо суралцах ерөнхий тайм мэдээллүүдийг ярьлаа. Тэгээд хэрвээ та бүхэн энэ бичлэгийг үзээд асуух зүйл байвал нарийн тодорхой асуугаараа тэр тухай дараад нь ингээд ярилцаад ингээд нийтлээд явна гэж бодож байна. Тэгээд өнөөдөр миний одоо YouTube хуудас нээж анхны бичлэгийг хийж байгаа ийм бичлэг болж байна. За тэгээд та бүхэн асуух зүйл байвал комент хийгээрэй. Bye bye.